яар сунана Түлбэн шууд нарын дуудан жирэгнэ Янцан сацраа хөгж мигшэши Мянган сайхан мигши айлгуутна Им яроха Поинхтай хангото Ихин буэ Урдин тушиго kodо Ихин буэ Урдин тушиго kodо Би чамруу харж ирэх юм уу хаашаа харж ирэх юм? Надруу ороод Тоо ярих юм бол бүр аюултай их олон жилийн өмнө юм шиг санагдаж байна. Хагас 100 жил болцсон байна шүү дээ. Бид нар чинь бүгдээрээ энэ одоо нэмсглийн суурь болоод байгаа миний андууд бол бид бүгдээрээ нэг сургуулийнх. Тэр үеийн зөвлөлт холбоот улсын 10 жилийн 1-р дунд сургуульч байсан. Тэр Орос сургуульд би одоо нэг ган хоёрыг одоо манай ган хоёрыг сагсфоногийн ган хоёрыг гэнтэй энэ хэсгийн ган хоёрыг ган болт бид хэд ингээд жоохон хөвгтөд Би 9-р ангид Долгион 8-р ангид ган хоёрыг 6-р 7-р ангид байсан. Тэгэхэд юу мажгийн их сайхан гээд манай параллел ангийн бидний бас нэг найз. Ингээд бид дөрөв үндсэндээ одоо ирээдүйн инээсглийн суурийг анх тавьсан байх нь ба шүү дээ. Тэр үед бас тугал гээд хамтлагдаа нэр өгчихсэн. Манай одоо Долгион гамболдоос гадна инх сайхан гэдэг. Тэгээ манай одоо үндсэндээ анхны бүрэлдэхүүн гэж одоо хэлж болно да. 9-р ангиллаар гамболт шиг том болчихж байгаа. Одоо нэг ясны ахлагч тийм ах атмаа тэгээд ажилласан чи би гамболдод санал болгож байгаа. Энэ 6-гийн хаад нэг лаг дуулдаг. Лаг гэж үг тэр үед байгаагүй. Мондог дуулдаг хүүхд байна. Яста дэмэс мэмсийг амар дуулж байгаа. Анх 4-р ангид байхад л дунд сургуульд хэн Долгион ирээд нэг олд сорлогтой заггаа Педриг астыг болсон гэдэг айгүй гоё ингээд яс. Бүүн намайг бөмбөр тоглож чадах уу энэ гэдэг тэгэхээр зэрэг би ч нэг хамтлагтанд орж ивэл одоо юу ч яах вэ? Хөө чадна тэгээд нэг одоо сандгийн бахан анги нөгөө хичээл тарцсны дараа хоосон ангид бахан парт ингэж бөмбөр шиг байрлуулчаал тэгэл нэг мод одоо фалк болгоол тэгэл ингээл бөмбөр зохиж үзэл ер нь болох юм байна гэл тэгээ явах те тэр хүүхдүүд байсан юм чинь тэгэл за энэ ган хоёргээс хамтлагд аваа гэдэг. Ер нь үндсэндээ яаж ихснийг та нар одоо төсөөлж байна вэ? Дуу бол яг л эхлээд байсан тэр бэлэн байсан бид нар чинь Орос сургууль сурж ирсэн болохоор бол Орос дууд болно. Бид нар чинь бас тэр үед одоо англи дууд болно. Англи хэлний хичээл ордог байсан юм чинь англи хэл үзнэ.
За тэр үед тодорхой хэмжээгээр бол бас барууны нөлөө орчно гэд их болгоомжлдог үе байсан шүү дээ. Тэгэхээр бид нар бол бас хөөрхөн зал хэрэглээд англи артын дуу гэд тэр үеийн одоо pop дууг бол шүү дээ. Тэгж зарлал дуулдаг байсан байхгүй. Twist-ийн нэг жишээ нь бол тэгж зарлал дуулж яах нь шүү дээ. Ер нь бол яг донд сургуулийн тэр үе бол юу гэдэг бид нар ч нэг хийж чадхаасаа илүү сэтгэл нь бүр одоо айхтар их тэр хөгжимд автцсан үе л дээ. Одоо ингээд бодоход инээмсэглэлийн суур тавигдчихсан ийм хамтлаг байгаа юм. Тэгээ ер нь яг л одоо анх үндс суур нь тэнд тавигдсан. Тэгээ яг барууны дэлхийн рок, pop хамтлагуудын түүхийг хараад ахлаа дандаа нэг ийм ихэнх нь ийм сургууль насны одоо биелэгчтэй юм байсан. Rolling Stones одоо юу ч хэдийн те Queen энэ чинь дандаа нэг тийм сургуулийн найз нар цуглаал ингээд тэгж бодглохлоор бид нар яг тэр замлаар л явсан байт юм Монгол. Хорин хиттэй чамхны гүгий боо хорва би хайртай. Ер нь бидний үеийнхний хувьд гэх юм бол сони үе шүү дээ. Бид нар чи яг одоо Монгол энэ шинэ урлаг, одоо энэ эстрадын урлаг, орчин үеийн урлаг, рок, pop гэдэг чинь яг жинхэнэ эхлэх үед нь байсан бид нар хангалтагч нь байхгүй. Тэгээ ер нь Битлз өмнө бол бас ингэж гитар ноёрхсон, давмгаалж байсан ийм үзэгдэл бол байхгүй байсан дэлхийд. Гэтэл тэд нэр бол үндсэндээ гитарыг бол одоо гол хөгжмийн зэмсэг болгоо. Тэгээ гитар чи одоо сайхан юу юм л да. Нөгөө нэг хүн болгон бас нэг сурчиж сурахад хялбар учраас маш их тийм арчилсан хөгжим байсан гэж одоо хэлж болохоор. Эхлээд бол бид нар одоо сонирхож одоо бидний дөнгөж хүүхд болж явах чинь бол гитар гэдэг хөгжим тэр болгон хүн тоглодгоо мэддгүү. Манайд одоо яг намайг хүүхд байхад 25 билүү 35 төгрөгийн гитар гэж анх орж ирчгээд тэрийг шиг гайхамшигтай одоо хөгжмийн зэмсэг бол байхгүй юм шиг л бид нар санаж байсан. Би нэг 11 насны төрс өдөр болоод авга ах маань надад нэг гитар бэлэгдэн тэгэхээр нэг банзан гитар гардаг байсан гэлгаруудтай. Тэгээ би тэрний анхан гэлгаруудтай ийм гурвалжин толны артал тавьсан байдаг гэсэн. Галсан бот манай гэрт орж ирээд би гитар гайхуулахгүй ийм гитарт болсон нөгөө чинь ууднаас нь гаргаж өгөөд хөвгөлж өгөөд тэгээд нөгөө яргуун дэлбэ зөөлөн бүэлсэ гэдэг дууг надад пиур мэл гайхаж бас ийм гитар ингэж гоё дуурна гэд. Тэгээ би галсан ботоос анх гитар сурж байгаа анхны аккорд байдаг. Заяа дэлхий насан залуу нөхөдөө нандаа бүхнээс нандаа энхи хүсэлээ тооцай. Анх энэ төрлийн урлаг Монголд яаж ирснийг бид нар бол жинхэнэ амьд гэрч нь байхгүй. Тэгээ өөрөө ирэхгүй бид нар энд нь татагтаад гитар гэдэг хөгжмийг бол сонирхоод. Тэгээ ер нь Улаанбаатар тэр чигээрийг гитар давтагдсан шүү дээ. Айдын найзуудаа гитараарацгаа айдуугаан оюунлуулан хөгжицгөө дуу бүхний дуулах чадалтай Дуучин гитартаа дууланхан алдацгай. Цахилгаан гитар гэдэг чинь их сүүлд бий болсон зүйл байхгүй. Тэр бол хамгийн том асуудал байсан. Бидний чинь анх одоо тоглож үзсэн цахилгаан гитар бол энд байсан зөвлөлтийн цэргийн ангийнхан өөрсдөө хийчихсэн цахилгаан гитартай. Цахилгаан хөгжим одоо байхгүй сургуульд тэгээ яг үдэ Манайх чи хөдөлмөрийн хичээлгээд ордог тэр үед бол одоо дөнгөж ДСП гэдэг энэ шахмал мод гараад ирчихсэн. Тэрүүгээр чинь юу
гитарын одоо хийв сайхан хийж байгаа л зүсээд хэлбэрт оруулаад гоё будна дэрний чинь будаад өөрсдөө тий. Тэгээд нэг звукосниматель гэдэг шүү дээ. Одоо яг дуу хуурын дуу авиагийн одоо чангаруулдаг, өсгөдөг. Тэр төхөөрөмжтэйгээ тэгээд зүгээр пянц тоглуулагчид залгаад ч юм уу одоо ингээл дуургадаг байсан юм л да тий. Гайхамшигтай. Бид нар бол одоо ер нь одоогийн цэнгэл төхөөрөлөнд нэрвүүлж байгаа тэр хөгжимшгөл юм тоглож ийн гэж ойлгож байсан шүү дээ. Үнэн хэрэг дээр бол тэр чинь дөнгөжл эхэлж исэн үе байсан учраас бол бүх юм тийм маш энгийн тэгсэн мөртлөө чин сэтгэлээсээ тэгсэн хэрнээ бол тэрнээсээ бол дээд зэргийг одоо таашаал авдаг гайхамшигтай зүйл байсан байхгүй. Анхныхаа тоглолтыг хийж яана гэл нөгөө Бремений хөгжимчтэйгэд хүүхэлдэйн кино гардаг байсан. Тэрний дууг дуулаад бид нар чинь өстө сургуулийн зааланда үеийнхэн маань сургуулийн найз нар алга ташаал бүжиглцээ болоо чигтэйхэн урам ороо жоохон байсан гэлхөө өнгөрөөл би одоо бас нэг санаж хахад ингээд хамаагүй нөгөө сэтгэл хөдлөөд нэг хар жишээрээ л одоо тэр утсаа одоо нэг чавхцаа балбсан юм шиг байгаа. Тэгээ нэг ингээл яасан нэг халуун харгаал ийсэн байхгүй. Тэгэхээр ингээд харсан чинь нөгөө гитар буцаагаад өгөх гэсэн чинь ингээд гитарын дээр ингээд нэг шүдний сойжоор будаг мудаг ингэчихээр нэг ингээд өсөрчдөг юм улаан толбонууд бахан ингээд гитар дөр. Тэгээ яасан чи би энэ арьсаа ингээд зулгартал нь зохиол тэгээд цусан ингээд нэг зохилтын донд ингээд цацагдаад тэрнийг ч мэдээг ухаа алдцсан. Тийм л одоо юу анхны одоо сургуулийн хамтлагийн тоглолтыг сандгийг. Тэгээ бид нар одоо тэрнээс хойш ингээд 52 дахь жилдээ болж байна да энэ жилдээ. Тэгээд ийм сайхан үерхэл нөхөрлөөр хөгжмийн ийм уран бүтээлийн холбоо анх ингээд тавигдчихсэн ийм түүх байдаг. Бүсгүй ардын үрсийн багш билээ намрын нэсэглээ намрын би эдүүдээс аргаах юм болохоор төрөлд 71 онд Москваар явчихж байгаа. Оюутан болох гээд. 72 онд би сургуулаа төгсөөд цэргийн ерөнхий сургуулийн одоо орж илаа Монголд. 74 онд Гаван Хэг маань сургуулаа төгсөөд хаашаа Москваар олон улсын харилцааны дээд сургууль ингээд сурах болоод яваад гэдэг. За энэ хооронд ингээд тараа жоохон холдсон байсан үед Москвад эдгээр нийлдэг юм бас. Тэр үед Москвагийн их сургуульд одоо яамны сайд байсан алтан гэрэл гээд шүртийн алтан гэрэл гэж байгаа шүү дээ. За манай одоо энэ эмсгэлийн дараа нь хамтлагийн ахлагчулсан тогоогийн их болд бид хэд бол нийлээд хамтлаг байгуулсан. Манай одоо яг Москвагийн бүрэлдэхүүн анхны бүрэлдэхүүн бол одоо тийм байсан. Тэгээд бид чинь бас тэр Москвагийн бүрэлдэхүүн бол их тийм гоё үе таарсан юм л да. Тэгээ хаажимда сүүлд нь бид нар дээр хэн ирээд Гавхыг Москвад хүрээд ирсэн. Тэгээд Гавхыг чинь олон улсын харилцааны дээд сургууль сурч ирсэн. 70-аад оны ихээр гэдэг чинь бас нэг шин давлгаан ингээд гараад ирчихсэн. Одоо диско хөгжим гэдэг одоо нэг энэ шүний клубд ороод бүжгэлдэг диско биш. Тухайн үеийн хөгжмийн урсгал диско урсгал яг одоо дөнгөж төрж исэн тийм үеэлдээ тий. Эдгээр тэр Москвад ингээд нэг юм оюутны бригад энэ гэж байгуулагддаг байсан. Тэр үед элчин сайдын яамнаас Монголын элчин сайдын яамнаас Монголын оюутнууд сурдаг хотуудаар тийм урлагийн бригад явуулдаг байсан. Тэгээд тийм хамтлаг бий болоод ерөнхийдөө нөгөө сургууль байгуулж ирсэн хамтлагын чинь суурь нь яваалаа. Хуучин зөвлөлт холбоот улсын бүгд найрамдах улсууд буюу одоо ингэж республикуудаар явах. Тэгээ хамгийн анхны тэр бидний явсан газар бол Молдав гэдэг одоо
хачин гоё байгальтай, зан арын шинтэй хүмүүстэй. Яа тэгээд нутаг их сайхан тийм Молдов руу явах тийм дохиос. Улипка гэж Оросд сурж ирсэн болохоор Улипка гэж нэр өгөөд одоо инээмсгэл гэдэг нэрийг анх тэнд ган хуйг өгсөн байдаг байхгүй юу. Би бодож байгаад нэг Оросоор Улипка гэдэг үг их довчхон бөгөөд их сайхан хүнд нэг юм эерэг одоо сэтгэл төрүүлсэн юм нэр юм байна. Тэгээ Улипкагс бүгдээр тэгээ Улипка гэд нэрлэлчигээд. Тэгээд анх Улипка гэдэг нэр гарч ирсэн төвхтэй. Зохиогч ирэх нь бол ган хуйгд байна. Одоо бол тэгээд Улипкагаа сүүлд нь нэг Монгол бид нар ч оюутан байж байгаа буцаж ирэхэд монголоор орчуулах хэрэг гарна шүү дээ. Тэр чинь мэдээж хэрэг орсоороо нэрлээд элтэй биш. Тэгээ инээмсэглэл гэхтэр зэрэг хүн жахан хэлэхэд нэг юм сэглэл энтер гэсэн юм олон одоо үе одоо ам одоо дуудахад бол хиллэгэнд жоохон тим юм уу энтергээд бас нэг жоохон шүүмжил гарсан. Тэгснэг вэ тэгж байгаа дасандаа гэд. Үнэхээр л тэгээд дассан л да. манай энэ хэд маань бас их сонин түүх байдгийг шүү дээ. Одоо энэ тэр үед социалист лагерд болдог байсан хамгийн том тэмцээнүүдийн нэг нь Сочи дэх олон улсын улаан сарна гэд наадам зах. Красная гвоздика гэд. Оролдоонд бол манайхаас энэ гавьяа жижигсэн Төмрөөр очих хэрэгтэй байсан. Хайдвэ. Тэгээ Төмрөө жаахан факталсан юм шиг байгаа. Тамил хүний явуулдаагүй. Тэгээд Элчингээс над руу Шажинбатгаа уцтаж байгаа. Тэр наадмын анхных нь шалгуурлалт нь манай Гамболд шагналт байранд ордгийг. Ингээд бэлтгэл хийхээ ингээд тайсан дээр нь гарахаар шүү дээ. Ичээд байгаа юм чинь. Том оркестр суужчихсан. Зөвлөлт холбоот улсын радио телевизийн найр л хөгжим. Тий, моо том найр хөгжимтэй. Тэгээд тэр нь Юрий Силантьев гэж өдөртач байсан. Силантьев оркестр. Тэгээд намаа нэгдүгээр юу турын дараа бол гинт хүлэн зөвшөөрөөд сонирхоод миний намайг нэрээр дуудаад таньдаг болоод хоёрдугаар турын дараа бүр гайгүй надад хандаад чи хаан сурсан яасан ийсэн яд дуудгийн хин чиний хөгжмийн чинь найруудын би юу найруулах би өөрөө л шүү дээ ойлгож байгаагаар л хийжсэн юм шиг. Гэхдээ нөгөө аз дээр нь шар дээр нь тэгээд тодорхой хэмжээгээр өөрийн сонирхолтой нөлөөлсөн юм чинь. Би тэгээ 3 дугаар байранд орсон шүү дээ. Ich nadam, ich teile nach Zerwan. Du mir ein Ide, Barbara Bergse. Гав хоёрыг маань дараа нь бас шагналт байранд нь ороод өөрөөр хэлбэл инээмсэглэлийн дуучид маань, инээмсэглэлийн төлөөлөгчд маань Монголын рок, поп, хөгжмийн гадаадад одоо тухайн цагт нь капиталист руу нэгдэггүй байсан учраас тэгж л ярина шүү дээ. Гадаадд одоо Монголынхаа нэрийг бас мандуулж явсан гэдэг онцлогтой юм шүү гэж би бас. Америкаас ирж ирсэн тий Латин Америкийн орнууд ирдэг байсан их олон орноос ирж ирсэн. Нэг 20-30-аад орны том наадам тий. Ich teile nach Zerwan. Du mir ein Ide, Barbara Bergse. Ich komm näher bei Saat. Ich nadam, ich teile nach Zerwan. Ich nadam, ich teile nach Zerwan. Ich nadam, ich teile nach Zerwan. За тэгээ бүгдөө захаас авахлаа сургууль төгсөж ирлээ. За тэгээ хэдүүлээ нөгөө нэг уулзлаа да. За ингээд хамтлаг. Тэгээ яг би төрүүлж төгсөөд хүрээд ирсэн. Тэгээ тэр чинь 78 9 онд хоёгаа Москвагаас ирсэн. Тэгээ бид нар эргээд л хамтлага дахиад сэргээсэн байхгүй. Яг жинхэнэ утгаар нь энэ эмсэгч нь бол яг тэгж гарч эхэлсэн. Тэгсэн чинь би нөгөө нэг жоохон хоцрол сэрэг мэрэг гэд хоцроод байсан чинь энэ эмсэгч чинь оронтой байдгаа. Бүрд
Тэгээ бүрдсэн байдаг. Одоо их сайхан гадаад худалдааны яав нэг талигаас мажиг их сайхан гадаад худалдааны яав гам болон их тайвны ороо гэж ярьсан. Инкуш юунд онцомод ингээд Дөрвөлчин Баатар болохоор тэр үед Нахям гэж байсан. Нахямд байсан ингээд нөгөө нэг бүрэлдэхүүний хувьд бол ингээд бүрдчихэд байгаа байхгүй. Тэгээ би ч нөгөө нэг хамтлага нөгөө хэд ч одоо 4 гитартай байлтай нь биш бас ингээд хачин болоод байдаг. Тэгээ Инкушман намайг их лоббиддаг нөгөө нэг би ч нөгөө Новосын Монголд орцсон. Тэгээ Инкушман лоббидж жагаад яг тэр үед айгүй сони юм надад аз болоход гэдэг юм уу дөрөм журам гэж өөрөөсөн. Тэгээ манайр ерөөсөө би болохоо байлаа. Би одоо ингээд ажиллаа одоо юу яасан болохгүй нэгээд бас гитараа оронтойгоор би тэгээд энд очиж. Тэгээ бас гитар тоглодог болж байгаа. Бид нар чинь 10 жилийн андууд 10 жилдээ л хөгжим тоглож байсан. Тэр бидний нэг онцлог бол ер нь нэг олон газараас дандаа ингэж цугладаг. За яг сургуульд байхдаа бол нэг сургууль сурж байсан. Оюутан байхдаа дандаа өөр дээд сургуулиудад суралцж байсан боловч нэг ингээ хамтардаг. Төгсөж ирээд бүгдээр мэрэгжлийнхаа дагуу өөр бас одоо яам намгийн газар янз янзын байгууллагуудад очиж байгаа шүү дээ. Тэргсэн мөртлөө бас эргээд нэг хамтраад цугласан. Тэгээд нэг онцлог бол бид нэг яг тийм одоо юу гэдэг нэг төрийн байгууллагаас салинжж байгаагүй ерөөс хизэж бид нэр одоо юу гэдэг одоо нэг газараас салинжаад нэг газараас одоо үндсэндээ бас нэг тийм чөлөөтэй байсан гэж хэлж болох уу да. Илүү мэдээлэл радио телевизийн улсын хороо гэж байсан. Тэгээд нэг том дээврийн дор болоод шүү дээ энэ бүх байгууллагууд чинь байлаа шүү дээ. Тэгээд нэг бүгд чинь одоо радио чамааралтай, телевиз чамааралтай, сони хэвлэл чамааралтай ийм байгууллагад манай дийлэнх нь ажиллаж байсан учраас шүү дээ бид нар радио телевизийн дэрэгдэх энэ хэсгэл хамтлаг гэж бид нар төгжим гаргаж өгөө. Тэгээд үндсэндээ тэндээс яг жинхэнэ нэмсгэл хамтлаг маань бол ихсэн байхгүй. Тэгээд нөгөө инх базар маань одоо дахиад ах маань ингээд гарч ирж шүү дээ. Энэ хөгжмийн редакцт одоо газар шиг тийм мундаг хөгжмийн асар том судлаач, дуурийн судлаач тэгээд гоё нэвтрүүлэг хийдэг. Тэгээ бид нар одоо ингээд нөгөө багын ахаа гэж байдаг улсууд чинь ханддаг байхгүй. Инх базар маань тэр үед ах маань бол асар их тийм уран бүтээлийн жинхэнэ онгод нь орсон одоо асар их олон юм ингээд дуу гаргаж ирсэн үе. Хөгжмийн зохиолч Инх базарын яг тесрэлтэн тэр үед таарсан байхгүй. Үнэхээр дуу үйлдвэрлэж гисэн байхгүй. Гаал нэг байж байгаа л нэг шин дуу гаргадаг. Нэг байж байгаа л өстэй. Тэгээ бид нар болох төр тэрнийг аваад яг өөрийнхаараа найруулж өөрсдийн болгож одоо нэг үндсэн аялгауг яг одоо хамтлагт зориулж ингээд найруулдаг ийм сайхан үе байсан. Илүү зохион байгуулалттай. Илүү одоо цагаа зарцуулсан. Бүр байнга ажилладаг. Иймэрхүү хамтлагтай улсын. Тэрэнд бол их нөлөөсөн хүн бол манай Инх базар хөгжмийн зохиолч радиогийн хөгжмийн редакц ажиллаж байсан. Тэгэхээр бид нар бол тодорхой хэмжээгээр давуу эрх хэдэн радио дуугаа бичүүлэх. Дуугаа бичүүлэхээс илүү тэдний студийг нь бид нар ашигладаг байсан. Дэлхийч тамдан бид хайртай Улсын хоршооны хөөрхөн бурмаа Усны цэлийн цагаан жарахай Намрын инэсэглээ Намрын инэсэглээ Авсын үргэлж
сайн уу? Авраг малчин сайн эзэн бүсгүй сайн уу? Автар нэрэ барьлах зэвсэн залуу сайн уу? Алтан уцаа хийсэн дуусан бүсгүй сайн уу? Нэмсгэлж бодохтой хамтраад ер нь өдөр шөнө гэхгүй бид нэр цаг хайрлах хүн гэж уран бүтээл дээр ажиллаж исэн болох тэр зэрэг би нэг тийм хөглөгдсөн байсан үе юм уу да. Одоо мэдэхгүй шүү дээ нэр томьёогоор нэмсгэлийн юу нь байсан намайг тоглоал шоглол уран сайхны удирдагчид гэдэг би тэдэнд радиотоо хөгжмөө бичихт нь яг нөгөө эрхэн байсан бодох тэр зэрэг редакцд байсан. Тэгээ тэрний дэмжлэг үзүүлдэг байсан. Хоёрдугаарт нөгөө нэмсгэл чуулгын сүлд дуу гэдэг юмтай бол ихт нь залуусуу улсдын дуу гэдгийг хийж өгöd. Тэгээ тэр дуу чинь нэмсгэл чуулган дөрөвдөрхийн имиж болсон шүү дээ. Тэгээ тэрнээс хойш олон дуу нэмсгэл хийж өгöd. Радиогын шугамарын тэнд нэг оюутнуудыг ургац мургацаар явах байрахад би тэгээд яг хөтэ тэр хамтлага ахлаад удирдах зохион байгуулалт. Тэгсээр гад ийм уран бүтээлийн холбоотой болцсон. Тэгээ өөрөө би тэнд дар тоглоод яваад байна. Тийм болох тэр нэг хөндлөнгийн болох тэр зэрэг яаж зүгээр авах вэ? Сайхны удирдагч гэдэг нэг нэр хоц зүгээс яах вэ? Тийм тэгэл нэг тийм уран бүтээлийн холбоотой болцсон байхгүй. Тэнгэр цэнхэр уняар сунарнаа Түлбэн шууд нарын дуудан жирэгнэ Янцан сацраа хөгжмийн шэши Жаргалтай мишэлэр нартай мөрья амжилт бүтээлийн дэжээр бэлэг барин угдя ивэн хаблон сэтгэлээ өрлөж ирээрээ ирхэн баны горж байна манай ирээрээ манай ирээрээ манай ирээрээ Усын хоршооны хөөрхөн бурмаа Усны цэлийн цагаан жарахай Уран хүмсгөөс гимшэхэн Үжин тэнгэрийн алтан хараацай Агсан газраас аня сарнай дэлгэрмээ Ашиг сайханд саран гэрэлтээ Бүсгүй артын үрсэн багш билээ Атрас ирсэн кампай залуу амжилт сайн уу Авраг малчин сайн эзэн бүсгүй сайн уу Автар нэрэ барьлах зэвсэн залуу сайн уу Алтан уцаа хийсэн дуусан бүсгүй сайн уу Намрын Би одоо ингээд эргээд бодоход энэ чинь Монголд бол өшт дуу хөгжим бол ямагтл байсан юм чинь. А гэхдээ тэр үеийн одоо бидний үеийн залуучууд бол өшт арай өөр хөгжим сонсгосон хэрэлтэй. Арай өөр аялгау, арай өөр гармон. Тим хөгжим хэрэгтэй болсон учраас л биш энэ соёл эрдэнэ баян Монгол энэ бүгд чинь гарч ирсэн байхгүй. А бид нар тэрэн дээр нь өөрийнхөө бас хөгийг нэмсэн. Бид нар чинь бол арай өөр боловсрол олчихсан. Бид нар Уйга бит хоёр ч нь бол англи хэлээр мэрэгчсэн. Тэгээд тэрний нөлөөч байсан баг бүгдээрээ орос боловсролтой. Орос хэлээр дамжаад бол гадна дотны одоо энэ хөгжим урлагийг бол арай илүү сонсчихсан. Мэдээлэлд ойрхон гэж хэлж болно тий. Тэгэхээр тэр тодорхой хэмжээгээр нөлөөсөн баг гэж бод. Зөв цагта зөв хүнтэйгээ зөв юу гэж байдаг шүү дээ. Нэг тийм бүх юм нь бүрэлдээд ингээ ороод ирдэг.
Тэгээ залуу байсан. Тэгээ бид нар чинь нөгөө урд өмнө сургуульд бас гар нээлтсэн байсан. Тэгээ санаа нээлтсэн. Инээмсэглэл чи ерөөсө бүх дууныхаа аранжировок энтрийг ингээд юугаар хийдэж штэ. Хамтын юугаар хийдэг. Хин нэгэн хүнд заагаад удирдаад яа. Их базар бол зөвхөн дууга юун дээр өгөөл бид нар төгчтэй байсан тий. Тэгэл та нар өөрсдөө наадах аяыг өөрчилж болохгүй шүү гээл. Их гоё тийм одоо либерал нөхцөл гэж тийм хатуу юу биш. Чиний тэр баярлдаг юм юу гэхээр зэрэг бид зүгээр нэг бас одоо юу гэдгийг зөвхөн өөрийнхөө хүрээний зөвхөн тэр нэг юу юм юу гэдгийг тулга тойрсон энэ хүрээнд нэг уран бүтээл дуу хоорой хийгээд байгаагүй. Англиар дуулсан бүрэг Монголд англиар дуулж гисэн хамгийн амтны хамтлаг тэр бол гарцаагүй. Одоо Оросын дуунуудыг өөртөө оруулж ирсэн хамтлаг бол бид нар байсан. Тэр бол гарцаагүй. Англиар дуулдаг ер нь нэлээд тийм анхдагч тал руугаа явна шүү. Манай хэд чинь бүгдээрээ өөрсдөө хөгжим бичдэг. За тэгээд цог дэлгэр идэж чинь бүгдээрээ нийлээд ирэхээр явна шүү дээ. Чинь цогооч нь бол энтэх төрсэн бүр ямар ч Монголын нөлөө байхгүй тийм урлагаар хүмүүжүүлэгдээд дээр нь бол хүн болоод боловсроод тэгээд ингээд дэлбэрэхээр чинь шал өөр хөгжим сонсогч эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бас нөлөөлсөн. Тэр ороо ажиллаа тараад цугладаг бид нэр. Ажиллаа тараад 6 залуу байсныг л одоо тийм бөөн дур одоо Үнэхээр дуртай юм нэг одоо сураар ч одоо ороогоод одоо хүлээд ч одоо нэмэргүй гэдэг шиг Бидний чинь сайн дурын уран сайханч гэж нэрлэдэг байсан шүү дээ. Тий. Одоо тэгж ер нь хэлж байгаа мó юм уу ер нь бүгдээрээ л биш одоо мэрэгжлэх болсон юм байна шүү дээ. А биднийг бол бүр ингээд ялгуурлаад та нар мэрэгжлэх биш шүү. Та нар уран сайханч шүү гэдэг. Тий. Тэгээ зүйлдээ манай Бадруугны хэлдгээр бөөн дурын уран сайханч болоод тий. Тэгээ ингээд бид нар чинь тэрэндээ бөөн дур хүн болгон бас дуртай байгаагүй бах одоо жишээлбэл өөр мэрэгжлийн албан ажил хийж байж одоо ягаа заримдаа бол тийм шүүмжлэл энэ төр бас мэрсэр гарч ирсэн баг. Гэхдээ ямар ч байсан тухайн үед бид чинь нэг тийм бас л азар юм да нэг ховор мэрэгжил эзэмшсэн одоо жишээл англи хэлтэй байна гэдэг энэ юугаараа бол үндсэн ажлаа бол сайхан амжуулаад хийгээд байдаг. Тэгээд нэлээд бас одоо гайгүй нэр хүндтэй байсны одоо ачаар тэр чөлөө цагта нэг тийм санаа нийлсэн учраас уран бүтээлийн одоо нэг томьёолоор ярил хэв маяг урсгал нэг ясны нэг толгоо шиг явдаг учраас тэгээд каркас суур гой аялгуу юуг нь бол одоо жишээлбэл манай энэсгэл дотор чинь инх базарын дуунууд, цог дэлгэрийн дуунууд, долгионы дуунууд гэдэг ингээд ерөнхийдөө пөрөвдөрж, сагал пөрөвдөрж. Тэгээ манайхан өөрсдөө бас дууга бичнэ. Тий. Тэр байтугай төдвөгөн шүлгэн дээр хүртэл бичижсэн шүү дээ. Манай ган хогийн дуу байдгийг тий. Төдвөгөн шүлгийг аваад өөрөөс нь ч асуухгүй аваад хийчихсэн дуу байдгийг. Тэгээ сүүлд нь хожим нь бол хэлж зөвшөөрд энэ авсан баг тий. Өөр хэв маяг дуурж эхлэхгүй. Арай зөөлөн аядуу тий. Гармон арай нэг юм өөр мэс арай өөр. Гэх мэтлэнгээр ингээд бид нар тийм өөрийн дуу дуулдаг бас нэг тодорхой хэмжээний соёлыг бас бий болгоход бид нар нөлөөлсөн гэж ингэж бодож байна. Энэ бол инээмсэглэлийн нэг онцлог. Улаанбаатарт 8 цаг. Улаанаар дөхөөд ирлээ. Оранжавар буугаад ирлээ. Уулгамт салих дэвдээд ирлээ. Осмор мойраад ирлээ. Моняр зэрэглээ босоод ирлээ. одоо улс даяар дээр үед чинь хамгийн том хэрэгсэл нь радио байж. Тэгээ радиогийн буянд бид нар чинь бүр улсын өнцөг болгонд одоо манай дуу хүртсэн, очичихсан, сонссон, хүлээж байдаг.
Тэ шовмын радио айгүй мундаг айл болгон дуурдаг. Айл болгоны хотын орон сууцнд бол ингээ коридорд бол үргэлж ихшгэлж идэг. Одоо бичлэгийн студи чинь Монголд л ганцхан тэр радиогийн хамгийн том студи шүү дээ гоё. Хаян хэрва хатуу манай дууг бичээл тэгэл нэг жоохон одоо хоолой ам юу халаагүй эсвэл одоо буруу онгаг шиг авахд бол шууд яа болохгүй бэлтгэл. Эхлээл явж байгаа төгсгөлийн одоо худалчинд мөрөн дээр алдвал дахиад шинээр эхнээс нь явдаг юм маш хүнд нөхцөл байсан. За тэгээ бид нар анхныхаа одоо дуунуудыг бичүүлдэг нэг юм би тэр юуг өчиг ерөөсөө марцдаггүй. Бас нэг санаанаас гардгөө одоо тэр акшн болол анх тэр зүрхний үгээ бичүүлчихэд бид нар ингээд нөгөө тэр чинь ингээд хүн шүнжингөө оройжонгоо шүнжингөө нэг юм ингээд сонсоод ахаар зэрэг сүүлрүүгээ тэрчээсээ хачин гой сонсогдоод бүр ингээд үүрээр тэр чинь бүр ямар гой дуугаа гэхээр л одоо өөрийнхөө юмыг л бараг л шүтгэхээр болдог. Одоо ч тэгсэн тэгдэм л да ер нь зүрхний үг их хурцын хэлбэр наарлаг хоорвожаар тэр байдаг. Тэгээд инх хоцрын залуусаа уулзалтын дуу тэргээл нэг 3 4 дуу анх ингээл бичүүлэл би бас анхныхаа аяыг зохиогоод ингээл нэх гоё нэг тийм эрмэн үе байдаг. Тэгэл годамжаар гарсан чинь нэг ингээл өөрөөр чинь тэр үед ямар ч хөдөлгөөн байхгүй төв годамжинд нөгөө юу чинь шууданд байлаа шүү дээ. Одоо шуудангийн байрны баруун хаалга. Тэндээс гараад төв замаар бүгдээр ингээ голлол алхаал. Тэгэл нэг сайхан жаргалтай ингээд бид нар анхныхаа гоё бичлэгийг хийлэгчлээ гэл ингээд бас мартадгүй. Бүгдээрээ гэр гэртээ нэг сайхан ад жаргалтай тийм хүмүүс очиж исэн санагддээ. Одоо Монгол даяар нөгөө нэг дуучин ингээд суураатай. Зүрхнийхээ үгийг чамд хэльюгэ Зүмбилгээ мөрөөдөн суух нэгэн мөчөө санам хайрт би чамдаа би яаж хүрэнгэ хацаа чамтай ярьж билээ хайрт би чамдаа би яаж хүрэнгэ хацаа чамтай ярьж билээ Тэнгэр уняар суунараа Насэрсэн кампай залуу амжилт сайн уу Авраг малчин сайнын эзэн бүсгүй сайн уу Бүсгүй ч ардын өрсөн багш билээ Намрын инээсэглээ Намрын Ер нь манай долгион бол их тийм нийтж одоо манай инэвсгэл хамтлагийн бүхэл түүхэнд одоо шинэ хүн ацрах одоо шинэ хүнтэй танилцуулах ойрох одоо хаана ямар хүн авьяаст нь тодорж гэн гэдгийг бол хамгийн сайн мэддэг нь долгион байсан. Надаар дамжиж их орж ирсэн байдгийг. Ингээ зүгээр нэг тухайн үедээ тэгж бодоогүй л байсан. Тэгээ би нэг багын найз Батшимэг гэд миний одоо энэ 40 мянган Бацаан зоргиогийн хамтлаг Галсан Баяр ахын тэр их сургуулийн хамтлаг тоглолтоос Батшим их гоё тоглолдог, гоёч дуулдаг, бас гитар их гоё тоглолдог. Тэгээ би хамтлагийнхандаа санал болгодог байхгүй. Нэг дөрвөлжингийн баатар явах бол ингээд би ч нэг соол гитар тоглох гэдэг гитар тоглолдог. Тийм учраас Батшимгийг оруулж ирд. Цог дэлгэр бид нар их сонио. Цэвэр одоо унган англи хэлтэй монголоор муухан ярьдаг байсан. Одоо сайн ярьдаг болоог монгол үнэлтэй тий. Тэгээд нөгөө их орондоо буцаад ирсэн. Тэгээд зүрхний үгийг анх ингээ аялаад ямар гоё айтай дуу гэл. Тэгэл уулзъя барий гэл. Цог дэлгэр орж ирсэн зүрхний үг нөгөө гоё дуунууд чинь бас гарч ирж шít. Цогогийн манай инэвсгэлийн урын санд оруулсан юу бол асар том.
яг хамтлаг дотроосоо зохиодог хоёр нь болохоор Долгион цог дэлгэр хоёр байлаа. Тэгээ манай цогоогийн их сайхан тийм аялгау уянгийн юм сайхан дуунууд зүрхний үг за тэр нэг юу асхын чулуу гэдэг одоо бид нар нэрлэдэг байдаг. Миний одоо энэ уран бүтээлийн андууд бүгдээрээ хавьяаст. Сүүлд нь бол одоо манайх руу чинь цог дэлгэр орж ирсэн, бүрвд орж ирсэн. За тэгээд Бадрууган бид нартай нийлсэн. Ингээл хараад байх юм бол өөрөөсөө бид ч бүгдээрээ өөрсдийнхөө дууг бичдэг болсод байхгүй. Ингээд энэ хоёр найзтайгаа би Бүрөвд оржийн зохиол Улаанбаатарын өдөш гэдэг дууг дуулах гэж байна. Das möchte ich auftreten mit dem Lied Ulaanbaatar am Abend. Өнөөдөр ихэхэрсэн учраас хоолойж яхаа хатчихна. Da ich heute sehr viel gesprochen habe, muss ich sowas tun. За энд их наадмын үеэр ижил дасал болсон, хайр дурлалцсан залуучууд зөндөө байгаа бах. Орчуулга. Ja, das sind wir. Тийм учраас би тэдэн зориулаад энэ хайрын тухай дуулъя. Und deshalb möchte ich euch Jugendlichen ein Lied über die Liebe vorführen. Bitte schön. Сэвэлзүү саая эцэж ядраа амарсан юм амрах хосын яра сонсгоо амсгаа дараа чансан юм стил жанрууд ингээл нэвтрэж би жишээлбэл дискогийн үеийн хэвчтэй бид нар чинь одоо Donna Summer хин Bonnie M энэ ингээл эхэлж исэн үе шүү дээ. Тэгэл би чинь нэг их базрын маань нэг залуусаа уулзсан дуу гэл бид нэг Orange Rock гэл яхал диско хэмнэлийн одоо жишээлбэл миний би тэр бас гитар тоглодог тэр хэмнэлийг анх Монгол нэвтрүүлж ирсэн. Одоо эргээд одоо бол тэрнийг ярихад зоригтой ярьж болно. Тэгээ дүн гэдэг ийм риф гэж ярьдаг шүү дээ. Бөмбөр ингээл тк гэл тэгэл нэг уулзалтын дуу эхлэхээр чин зэрэгэл ерөөсө тэнд одоо юу болж байгаа юм бүр ерөөсө бүгдээрээ ухс хийж босоолдаг. Тэгэл нөгөө спорт ордны ч юу байхгүй ерөөс бөөн л одоо бижигнэн донд. Расэрсэн камбай залуу амжилт сайн уу? Авраг болчих сайн эзэн бүсгүй сайн уу? Дээр нь бол бид нар одоо үндсэндээ тэр барууны хөгжмийн элементүүдийг
өөрсдийнхөө одоо диско стилийн хөгжмийг бол биш таанх тэр залуусын дуу биш үү? Тэр чинь бол диско маягаар тоглосон шүү дээ. Тэр чинь бас шинэ хандлага байсан байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бол шүү дээ бид нар нэг шинэ урсгалуудыг оруулж ирэх гэж оролдсон юм байна. Ийм хүсээ байна төрсөн залуу сайн уу? Тэр мөрөмрөө үлдсэн бүсгүй сайн уу? Сайн гэж нэмсэглэж байна уу? Сайн гэж намшиж байна уу? Сайн байна уу? Улс төрийн дуу гэдэг нэрээр одоо бодоход ингээ рок, pop хамтлагуудын уралдаал болдог байсан байхгүй. Тэгээд тэрний анхны тэр нь болохоор нэг ийм улс төрийн дуу зохиолын наадам гэж болдгийг тэмцээг. Тухайн үед бол нэг залуучууд цангацсан асар бүрэн гэдэг нэг юу хүсэл мөрөөдөл болчихсон юм тоглолтын. Тэгэл нөгөө бидний чинь нөгөө нэг тэр залуусын уулзалтын дуу чинь асар их радиогоор олон удаа явчихсан хүмүүсийн залуучуудын юунд хүрсэн. Тэгээ нэг захтансан газар нь майж юу гэдэг шиг юм болсон юм шиг байна. Тэгээд тэр наадам тэмцээн спортын ордонд болдгийг. Спортын ордон тэр үеийн хамгийн том гэх заалтай. Тэгээд бид нар чинь 2 дахь өдөр нь хинэмсэглэгсэн чинь ингээд хүн явуулдгүй юм олон одоо фэнүүд орч гарч чаддаг. Сүүлдээ бүр гал хамаанд энэ төр ирж арихж тэр нэг жоохон эмх замбройг болох тийшээ хандсан юм шиг байна. Хаалга үүдийн эвдээ тэмглээ. Бид нар арын хаалгаар одоо нэг ясны видео шиг юм болж шít. Зогтоогод чинь нөгөө нэг хүн амьтан тэгтлээ одоо тийм мундаг юу болт. Мандтий. Төрсөн залуу сайн уу? Уран цагаар таньжуулсан бүсгүй сайн уу? Бодомдаа чуруу байсан залуу сайн уу? Уран үлдээ төсөөлсөн бүсгүй сайн уу? Сайн гэж нэмсэглэж байна уу? Сайн гэж намшиж байна уу? Сайн байна уу? Уняр сунараа Кампай залуу амжилт сайн уу? Авраг болчих сайн эзэн бүсгүй сайн уу? Бүсгүй ч ардын өрсөн багш билээ. Намрын нэмсэглээ. Намрын Харин би бол амьдралдаа ганцхан дуу бичсэн. Дуучин гитар тий. Шажин Ботгон шүлэг тий. Тэгээ Шажин Ботгон бит хоёр тэрийн хожим Монголд ирээд би нэлээд олон жил болсны дараа Шажин Ботгон над тэр шүлгийг өгөөд хамбалдаа чи нэг дуу хийдэ гэсэн байхгүй. Тэгээ би тэр дуучин гитар гэдэг дууг хийгээд тэр чинь бас нэг тийм тэмцээн болсон юм аа. Тэгээд одоо ичмэр ч юм уу. Тэр тэмцээнд миний дууд ороод Шажин Ботгон битэрийн дуу ороод дөрүүлсэн. Тий. Хоёрдугаар байранд ямар дуу орсон гэж? Одоо та нар хэлэх юм бол итгэхгүй. Энэ бужирж байгааг юм биш үү? Төрсөн өдрийн дуу. Тий. Тэр үед нэг намрын нэмсэглэл гэдэг юу ажил одоо улс даяар явдаг байсан юм да. Тэр нь ургац сурааж байгаа залуучуудыг бас нэг жаахан сэргээх, тэдэндээ бас нэг жоохон урам хайрлаж үндсэндээ яхал бригад байж л дээ бас сурчлагын бригад. Тэгээд ингээд автобустай очино. Тэгэл зарим газар бол ингээд зээл 100, 2 зээл 130 одоо күүзүүр нь нийлүүлж хагаад нэг талын күүзүү нь унгаагаад тэгээ ингээд тайз болчдөг жоохон хэвсэн цэр дэвсэл. Тэгэл нэг бөмбөрөө зоогоод яаждаг өнөө өсгчүүдээ хоёр одоо кабинийхэн тэр хавьд байрлуулж хагаад зоочдөг. Тэгэл нөгөө нэг мотор усааж байгаа л тэр чин залуучууд нөгөө нэг майхандаа тэгэл өнөөрөө ийм болгоно гэл тэгэхээр зэрэг нөгөө хамт явж байгаа мэдээлэл радио телевизийнхний яруу найрагч юунууд ч өөрсдийнхөө шүлэг уншаал ингээл залуучуудтай сайхан ингэж байгаа л тэгэл сүлд нь юу яанда нөгөө залуус уулзалтаа дуугаад янгоч л өнөө нэг цангаж ирсэн залуучууд ч л тэгэл нэг бакал юм уу дээлээ сайхан хөөрүүлж байгаа л тэгэл нэг
яаж өгнө штэ зүгээр хинч уриалахгүй зүгээр одоо бүгдээрээ басгаа энэ хэлэх ямар шаардлага баг. Ерөөсөө дөө хөгжмийн нэг эхний хэдэн такт явахад л ухсыг л тэгэл байхгүй. Тэр үе хавийн ингээд талбай чинь тоос бужигнаад нөгөө вокалын чинь. Тэгээд нэг хээр давхиж явсан нөгөө нэг мотоциклтай амалчид энэ төр чинь одоо скул одоо мартаага давхад өрөөд ирнэ. Тэд нэр ингээ үзэгчд болоо. Тэгээ нэг 69-тай энэ төр юунууд нөгөө орой болох дээр зэрэг параасаа чинь. Тэгэнгүүт нэг ингээл тэр нэг 69-ны пар, мотоциклийн паранд чинь оноо босч байгаа тоос чинь яг л одоо нэг рок концертын л одоо нэг утаа уняар одоо тэр дунд нь бөө ингэсэн. Тэр үедээ л бид нар од байсан юм шиг байна. Мэдээж хэрэг биш биднийг тань. Одоо өөртлөө шүү дээ нэрээр хэлээд таниад байгаа юм чинь. Жархан заяада хавта намрын сэглэ намрын сэглэ намрын сэглэ амрын бишээ зүрхэн доммэ ашир мөнгөний моён болж дууснаа. Тэгээд 80 он тэр анх дугаар их наадамд төрүүлээд 81 онд Герман яваад 82 онд хэн маань манай Гамболд маань Сочид юу лээ улаан сарна юу Красногвоздика гэдэг нэг бас наадам болдог байсан. Тэнд яваад би яг тэр наадамд нь 84 онд явж ялөө гэх мэтлэн ингээд юу нэг 85 хүртэл үндсэндээ бид нар нэг энэ хуучин бүрэлдэхүүнээрээ ингээд явсан үе. Нөгөө төлөвлөгөө бодвол араа эрт эзэмсгэлээсээ явцсан шүү дээ. 85 онд Дэлхийн залуучууд оюутны их наадам Москвад болсон. 12 онд. Тий. Тэгээд инээмсэл хамтлаг явсан. Монголын залуучуудын тэр төлөөлөгчдийн бүрэлдэхүүн их гоё явсан. Москва тоолтоо хийчихэд тэгээд эргэж ирээд би 85 онд би ах トゥ нартай хэлсэн байхгүй. За одоо би болёо. Би ч одоо ажиллаа хийхгүй болохгүй. Гэр бүлдээ илүү цаг анхаарал тавихгүй болохгүй. Тэг ингээд яагаад. Тэгэл үндсэндээ би 85 оноос хойш дуулахаа болцсон шүү дээ. Тэгэл ажиллаа эрхлээл ингээд яваад. Тэр чинь манайхан чинь зарим нь ингээд гэр бүлтэй болоод өөр хүүхэд одоо ингээд нас яваад бас тэр болгон хөгжмөн үйлчлэлд яваад авах хэцүү шүү дээ. Бэрхшээлтэй. Тийм учраас ингээд хөдөлгөөнүүд их гарсан манад. Тэгээ ерөнхийдөө их тийм үнэнчээр дүнч гэж сууршилттай явсан одоо манай гаавыг бүрдэрж долгоо эдгээр нэг урлагтаа яваад байдаг те. Түрүүн би ярьсан зарим хэд маань карьер одоо юунаас болоод тэгээ одоо сайд нар чинь хөгжим тоглоод ороо хаг хийгээд яваад тайлтай нь шүү дээ. Бас тэгээ бид нар чинь нөгөө нэг яг тэр эд мундаг шоугуулж явах үедээ энэ тэтгий албан газар чинь ингээл тал талаас ураад дандаа нэг тийм юу тоглолт концертууд хийдэг бүжиг голцоо үдшилгүүд дээр очиж тоглодог. 85 он хүртэл. Оргил үе тий. Тэгээ яг одоо яг инээмсэл гэдэг утгаараа бол шүү дээ. Оргил үе байсан байх. Би тэгж бодож байна. Бидний алтгүй үе бол нэг тийм яг соёл эрдэнэтэй өрсөлдөхөөч нэг тийм нэг хэсэг радиогоор одоо гэрүүд яг пянз гэдэг нэг хайхтар яваад байх юм байна. Гэхдээ яг Монголд бол бас пянз бичүүлсэн амтлагуудын нэг нь инээмсэл байдгийг. Тэгээд 2010 онд шүү дээ эдгээр дээр нийлж дуулж байгаа тэр байхгүй. Busquito, артын өрсөн багш бидээ. Намрын нэрсэглээ. Намрын нэр. 80
За сайн байцгаана уу? Ой. Ингэдэг болсон шүү. За. Тэгээ. Маэстро Пужесан. Хей. За юу яцхан санзаахан. Маэстро тийшээс. За танахаас сайн та бүгд сайн. Сайхан зогсож байна. Сайхан зогсож байна. Сайхан зогсгаж байна. За дэжгүй үстэй. Ийм санал байна. Одооноос олон жилийн өмнө юм да. Бид нар энэ нөгөө Орос сургууль жоо хөөхтөд цуглаад дараа нь хойно оюутан болоод тэгэл тааяр бол ерөнхийдөө одоо салсангүй явлаа. Тийм ээ. Тэгэхээр би нэг энэ үзэгч олон нэг юм яг тэр нэг гоё оюутан насын залуу 10 төгсөөл нэг гоё дуу манай үзэгч олон зүгээр ингээд хэсгээс нь дуулаад сонирхолтой яасан бэ гэсэн саналтай. Юу плейсэнд санаа яг ахилтын явч. За тэр оюутны үе л. Тийш тэр оюутны үе. There's a place in the sun where би нэгээр дуулаа чи хоёроор дуу. За тийм. Тэхүү. 3-4. There's a place in the sun where there's hope for everyone, where my poor restless heart got to run. There's a place in the sun, and before my life is done, got to find me a place in the sun. Got to find me a place in the sun. Маэстро маань бүж форм гайгүй л байгаа юм шиг байна. Тэ сонсоход бол тэ. Тэгээ бид нар одоо нөгөө нэг тэр үед нэг хайхтар гол нь нөгөө дуунд бол анхаарч л дээ. Дуу дуурж байгаа барьж байгаа. Тэр загвар магвар одоо юу гэдэг одооныхоор бол тийм промошн одоо хийх реклам энэ төр тийм юм ерөөсө боддгоо явж. Тэгсээр л нэг мэдсэн чинь нэг ширхэгч пянз гаргаагүй. Радиогийн хэдэн бичлэг байдаг. Тэгээд одоо та нар тийм юм тохиолддог л би ч дугайл байд. Заримдаа ингээл энершилийн дуу энтрийг дуулнаа юм хамт олон цуглуулж. Тэгээд хөөе наадах шин бидний дуу гэж хэлдэг нэш тэгээд өөрөөр хэлбэл нөгөө нэг дуун дуулагдаад яагаад гэдэг цаана хин яасан барьсан нөгөө нарийн ширээ юм ингээд нэг хэсэг явсан байдгийн. Тэгээд
2010 онд Отхон туяа маань одоо төгөлдөр сангийн захирал Отхон туяа маань энэ ангир маань тэрл найз нар хоорондоо ярьсан юм шиг байна л да. Тэгээд ах нарын одоо нэг юуг хийхгүй л уран бүтээлийнх нь тий ерөөсөө ингэж одоо мартагдах гэдэг нь ямар үг юм мэдэхгүй тийм ээ. Тэгээ ингээд 2010 онд анхныхаа клипийг бид нар шийдлээ шүү дээ. Цогцлогийнхаа зөрчний үг юм дээр хийгээд. Тэгээд анхны CD маань гардаг нэг юм сондуух байдгийг. Тэгээ би бас юу гэрээсээ марцдаггүй. Тэгээд ямар их хүмүүс сонирх уу тэгэхэд тийм ээ. Тэгэл одоо би бас ярьдаг доо билет хэвлэж байгаа үйлдвэрээс тоглох касс руу хөрөөгөө заргацсан юм сондуух байдгийг. Тэрнийг та нар мэдгүй үгүй. Би тэрнийг их сайн мэддэг. Тэгээд Монголын хөгжмийн түүхэн дээр тийм юм байгаагүй. Тэгээ бид нар чи дахиад 3 дахь өдрөө нэмэлт тоглолт хийлээ шүү дээ. Нөгөө заал тайхан багтахгүй. Хүчнэ одоо хүртэл бас сониос юу байдсан бэлээ. Та нарын концертыг нэг үзэх юмсан, барих юмсан гэдэг. Тэгээ яг энэ бол жоохон даруу бас сонсогдох боловч болсон түүхэл ярьж л да тий. Яг үнэ гэж хэлэхэд ингэсэн шүү дээ. Отхон туяа маань ангирайдэр бол ийм тоглолт хийя. Ах нарын тоглолтыг хийя гэх. Тэгээд үндсэндээ хамгийн их татгал зүүн нь бол би. За хэн үзэх юм бэ? Яг эргэлдсэн байхгүй. Одоо энэ олон жил тоглоагүй. Тэгээд дээр нь одоо бид нар ч бараг мартагдсан. Хэн сонирхох юм? Одоо тэгээд эн чинь нэг бус үе өнгөрцөн ба шүү дээ. Тэрний дараа чинь тийм. Тэгээд нэг хоёрдугаарт бол бид нар одоо тэгээд тийм үнэхээр тэр төвшөндөө дуулах юм уу үгүй юм уу? Тэр формтой байгаа мó үгүй юм уу гэдэг чих том асуудал шүү дээ. Ялангуяа миний хувьд гэх юм бол одоо ингээд хамаг юмнаас холдоод 20-30 жил болчихсон. Тэгээд дээр нь бол хоолой зэвэрчсэн. Одоо тиймэрхүү байдалтай байсан учраас би их хэрэгжилж ирсэн. Одоо миний хоёр үгийн бүгдээр бол Нэгэн жилийн өмнө шүү дээ. Та тэгээ өнөөдөр бол одоо тийш 2010 он. Дажгүй сагалд уулзсан шүү дээ, тийм үү? Энэ гамбач цаагаараас нэрээ юу ярьж байгаа. Тэгээд тэр концерт бол үнэхээр дараа нь бол шүү дээ. Бид нар чинь 3 сар бэлдсэн шүү дээ. CD-гээ бичүүлэх гэж, бэлтгэл хийх гэж Star студийнхэн бол үнэхээр бидэрт бол дэмжлэг үзүүлсэн. Тэгээ төрөө гаан гэдэг чинь аранжировкийн гэсэн үү? Дээр нь бол одоо мэдээж энэ бүх юм цаана бол отгоо маань бол ингээд биднийг зоригжуулж, урамшуулж, дээр нь одоо ингээд тодорхой хэмжээгээр түлхэж шаардаж
ингээд энэ тоглолт бүтсэн. Тэгээд тоглолт бүтсний дараа тоглолт хийсний дараа сая долгион ярьлаа шүү дээ. Уул нь анх 2 тоглолт хийнэ гэжсэн чинь хүмүүс ахаад хүсээд 3 тоглолтын нэмэлт тоглолтыг хийгээд тэгээд тэндээс би нэг юм мартдаггүй. Тоглолтын дараа нэг сурвалж бүсгүй хурж ирээд тоглолтын өмнө бидүүдээс ярилцлага авч ирсэн охин манай тоглолтыг үзчихээд тэгээд дараа нь гүйж ирээд ингэ хэлсэн байхгүй. Гамбалтахаа би танай бүх дуунуудыг мэддэг юм байна шүү дээ. Гэхдээ би энэ дуунууд танаах гэж мэддгүй юм байна гэж. Харин тийм бид. Атбихийн чула тэнгэрт чаргалтай орчлон дэлхийдээ бид чаргалтай. Нэгдүгээрт миний хүний хүсэл мөрөөдөл гэж байдаг те. Миний хүсэл мөрөөдлийг биелэхэд одоо эрхэм зорилгыг инээсгэлээрээ би амьдралд одоо ад жаргалтай явъя гэх нэг хүний нэг хүсэл мөрөөдөл шүү дээ. Тэр маань биелэгсэн. Хоёрдугаар инээмсгэл байгаагүй миний уран бүтээл байх ч байсан билээ. Би чинь нэг бас нэг одоогийн байдлаар бас нэлээд хэдэн дуу зохиотсон. Энэ бүхний чинь хөрс нь бол инээмсгэл байгаа те. Өөрөөр хэлбэл урлагт дурлсан тэр сэтгэл одоо их хүч энэ бүх юмыг маань жинхэнэ цэцгэлүүлж ичимжүүлж өгсөн ийм мундаг одоо хүчин зүйлтэй миний амьдрал. Амьдралаа инээмсэглэгүйгээр төсөөлж чадахгүй. Тэгээ ер нь бол яг нөгөө хөгжим гэдэг бол агуу юм л да. Тэгээд нөгөө хөгжим гэдгийг нэг юм амжиргааны хэрэгсэл гэж одоо бид хэзээч үзэж байгаагүй. Одоо ч үзэдгүй. Тэгээ хөгжим гэдэг бол хамгийн гол нь юу нэг бас нэг агуу том ертөнц юм тийм. Ямар ч байсан одоо ингээд эргээд харахаар бид нар бас тодорхой хэмжээгээр бас ямар нэг юм үлдээсэн байна гэдэг л тийм мэдрэмж л одоо надад төрж байгаа байхгүй. Тэгээ хүн ер нь ингэж байд юм. Хүн нэгэнт хөгжмийн одоо намаг гэж яриа л да. Чи гიშгсэн бол эзэж гарч чаддаг. Тэгэл бүх насаараа урлаг хөгжмийн урлагтай холбоотой явдаг юм байт юм байна л да. Бид танилцаж найз болсон олон жилийн тэртээ сурагч байхлаа бид гитар тоглож сурсан амьдрал хайр дээр тогтдог гэж үнэ найз дээр тогтдог гэж бас үнэ амьдрал хайр дээр тогтдог гэж үнэ амьдрал найз дээр тогтдог гэж үнэ хайр дээр тогтдог гэж үнэ Амьдрал найз дээр тогтдог